Шинэ 7 өдрийн мэдрэх үзэгчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Авто бензин, дизелийн түншил 42.8%-аар буурсан. Нэгжийн үн одоо буурч орж ирж байгаа. Тэр мэдээлэл хүртэл одоо төлбөртэй байгаа дахлаар чинь хүн хараат бусаар сонгуульд саналаа өгөөд сонголт хийх боломжгүй болчихж байгаа шүү дээ. Дэлхийд бол энэ барилгын бизнесээр технологиор энэ хөрвүүлсэн ноу-хаугаар бол ер нь тэргүүлэх зэндаанд явдаг. Яваандаа бол усны нөөц багтаа орнууд эдийн засгийн хямралд их орох юм хандлагатай байна гэж. Ханшил уян хатан тогтож байгаа учиртай агацгүй огцом хэлбэлцлийн үе төв банк бол оролцдог байна. Тухайн одоо ажлагчдын аюулгүй байдал хангагдахгүй байгаа. Ослоор удаа дараа гарч байгаа. Sweeping steps to reform our policies. But I'm here to say that when we do speak out, we're going to do so because the United States of America. Эдгээр болон бусдад мэдээг манай өнөөдрийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. 3 дугаар сарын 1 эдийн засгийн мэдээллийг үндэсний статистикийн орооноос танилцууллаа. Энэ оны эхний улирлын байдлаар манай улсад чанаргүй зээлийн хэмжээ өсөлттэй гарсан байна. Харин барилгын салбарын бүтээн байгуулалт өнгөрсөн оноотой харьцуулахад огцом өссөн дүнтэй байгаа юм а. Хэрэв банкны чанаргүй зээлийн хэмжээ энэ хിവэрэ өссөөр байвал барилгын салбарт борлуулалтын хэмжээ буурах эрсдэл дагуулж байгааг энэ сарын статистик мэдээнээс онцолж байна. Дэлгэцэн дээр харуулж байгаагаар чанаргүй зээл банкны системийн хэмжээгээр 2014 оны жилийн эцсээс хойш тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар банкны чанаргүй зээл 703 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 35.9 тэрбумаар өмнөх оны муу үнэхээс 108 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос 18% өссөн үзүүлэлт юм. Чанаргүй зээлийн хүү өссөөр байгаа нь банкуд зээл олголтоо хумхаас өөр аргагүй хүрнэ гэж салбарынхаа харж байгаа. Харин банкуд зээлээ татаж эхэлвэл дагаад барилгын салбар уналтанд орох эрсдэлтэйг эдийн засагчид сануулдаг. Тэгвэл барилгын салбарын бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг одоо дэлгэцэнд үзүүлье. Манай барилгын салбарын бүтээн байгуулалт их засварын ажил өнгөрсөн оны муу үнэхээс 21 тэрбум төгрөгөөр буюу 32%-аар өссөн. Үүний 60 гаруй хувийг дотоодын компаниудын барьсан орон сууцны барилга эзэлж байна. Тиймээс банкуд зээлийн хэмжээгээ аль болох нэмэгдүүлэх хэрээр барилгын салбарт хөрөнгө оруулалт үүсэх боломжтойг статистик үзүүлэлтээр харж болохоор байна. Харин одоо хэрэглээний үнийн индекс болон гадаад дотоод бараа эргэлтийн үзүүлэлтийн тухай хүргье. Хэрэглээний бараа үйлчилгээний үнийн хувьд бол энэ оны байдлаар бол оны эхнээс бол 1.9%, өмнөх сараас бол 0.8%, өмнөх оны муу үетэй харьцуулах юм бол өмнөх оны муу үеэс бол 9.3% өсөлтийг бол гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцвэр 144.6 тэрбум төгрөгийн алдагталтай гарсан. За энэ дээр бас нэг таата зүйл юу вэ гэвэл авто бензин, дизелийн түншил 42.8%-аар буурсан. Нэгжийн үн одоо буурч орж ирж байгаа. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ салбарын мэдээллийг мөн онцлоё. Манай улсын хилээр энэ оны эхний улиралд давхарцсан тоогоор 951 мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны муу үнэхээс 17%-аар өссөн үзүүлэлт юм байна. Үүний 36% нь хилийн бомтоор нэвтэрсэн бол агаарын тээврээр зорчигчдын тоо өмнөх оны муу үнэхээс 16%-аар буурсан дүнтэй гарчээ. Харин гэмт хэргийн болон халдварт өвчнөр өвчлөгсдийн тоо өмнөх сарын болон өнгөрсөн оны муу үнэхээс харьцангуй өссөн мэдээ байна. Улс төрийн намуудын санхүүжилтийн харилцааг зохицуулсан хууль эрхцэн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж улс төрчид болон судлаачдын төлөөлөл үзэж байна. Энэ тухайд нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан хилцүүл үгээр яригдлаа. За дэлхийн улс орнуудын нийтлэг жишг хандлагаас үзвэл улс төрийн намууд хувь хүн хуулийн этгээд болон төрөөс хандивд дэмжлэг авах хэлбэрээр санхүүждэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд улс төрийн намуудыг бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөллөөс гаргахын тулд хуулийн этгээдээс хандив авдаг байдлыг нь хориглох хандлага олон улс оронд бий болсон байна. За манай улсын хувьд ч намуудыг аль болох мөнгөнөөс хамааралгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байгааг зарим судлаач хэлж байна. Судалгаагаар бол жишээлбэл томоохон хандивлагч нар улс төрчдөд хэд их нөлөөлж байна уу гэсэн энэ асуултанд бол судалгаанд оролцсон хүмүүсийн одоо энэтэй санал нийлэх гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 46.9% нь бол санал бүрэн нийлж байна гэж. 33.8% нь бол санал нийлж байна. Энэ хоёрын нийлбэрээр аваад үзэх юм бол ерөнхийдөө 80 гаруй хувь нь бол 80 орчим хувь нь
ерөөсөө энд бол итгэл үнэмшилтэй байна. Улс төрийн намуудын хүрээнд санхүүжилтийн олон талын их үүсвэрүүдийг нээж өгөх хэрэгтэй тухайд хэлэлцүүлгийн үеэр яригдж байна. Тухайлбал улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг зарим улс орны жишг бий гэж судлаачдын төлөөлөл тайлбарлаж байна. Германд бол улс төрийн намын тухай хуульд нь зааснаар Европ парламент болон ер нь парламентын сонгуульд тухайн намын авсан тухайн нам 0.5%-аас доошгүй санал авсан. Эсвэл Лантагийн сонгуульд нийт сонгогчдын 1%-аас доошгүй санал авсан бол төрөөс санхүүжилт авах эрх нь ингээ үүсээд санхүүжилтийг авч болдог. За манай улсын хувьд одоогоор сонгуульд оролцсон улс төрийн намуудад авсан саналын тоог нь харгалзан нэг санал тутамд 1000 төгрөгөөр тооцож төсвөөс дэмжлэг үзүүлдэг. Бас парламентод суудлын эзэлсэн намуудад жилдээ нэг суудал тутамд нь 10 сая төгрөг олгож байгаа юм. Харин орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах намууд суудлын мөнгө авдаг байдал нь хуультай зөрчилддөг гэж судлаачид тайлбарлаж байна. За цаашид сонгуулийн үеийн мөнгөний нөлөөг хэрхэн багасгах, улс төрийн намуудын санхүүжилтийн оновчтой ямар хэлбэрийг нэвтрүүлэх вэ гэдэг дээр талууд шийдэл түрэх, хууль эрх зүйн зөв орчныг бүрдүүлэх шаардлагатай тухайд яригдлаа. Юм нэлээд төлөвшсөн ардчил урагшилсан дэвшилтэй орнуудад болохоор тэр 100 хэдэн секундын реклам бол төлбөртэй байж болно. Ярилцлага, мэдээлэл, дебат, тойм, нийтлэл ингээд ийм зүйлүүд бол төлбөртэй байж болохгүй л гэдэг зохицуулт дийлэнхт нь байд юм байна гэж би ойлгосон байхгүй юу. Төлбөртэй байсан ч гэсэн маш бага төлбөртэй. Тэгэхгүй бол мэдээж тэр мэдээлэл хүртэл одоо төлбөртэй байгаа дахлаар чинь хүн хараат бусаар сонгуульд саналаа өгөөд сонголт хийх боломжгүй болчихж байгаа шүү дээ. За цаашид улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, намын дотоод хяналтыг бий болгох, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн шинжил хийх хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогсод үзэж байна. Монгол улсын гадаад хэргийн сайд бүрэлдэхүүнгийн урилгаар бүгд найрамдах Турк улсын гадаад хэргийн сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдрүүдэд тэрээр Монголын нийслэл хар хором хотод очиж түргийн үеийн түүхийн дурсгалт газруудаа танилцсан бол өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайдад бараалхан гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр ноён Чаушоолу Монгол улс Турк улсыг гадаад бодлогын үзэл баримталтаа 3 дахь хөрш орноор нэрлсэн явдал нь Турк улсад хэрэг ач холбогдол өгч байгааг харуулж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн хоёр улсын харилцааг бүхий л талаар өндөр түвшинд хүргэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин гадаад хэргийн сайд пүрэвсрэн эртний түүхийн жимээр холбогдсон Турк улстай эдийн засгийн тэр дундаа аялал жуулчлал, арьс ширний үйлдвэрлэл болон барилгын салбарт хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар онцлон хэллээ. Мөн хоёр улсын гадаад харилцааны яамдын харилцаа хамтын ажиллагааг өргөдөх чиглэлээр дипломат сургалт, баримт бичиг болон мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санам жижигт гарын үсэг зурлаа. Турк улс бол одоо арьсны технологиор бол одоо тэргүүлэгч одоо орнуудын нэг. За бус одоо барилгын салбар байж гэн. Дэлхийд бол энэ барилгын бизнесээр технологиор энэ хуримтлуулсан ноу-хаугаар бол ер нь тэргүүлэх зэндаанд явдаг. Ийм одоо харилцаа ашигтай ажиллаж болох одоо эдийн засгийн хамтаа ажиллагаа хөгжүүлэх одоо өргөн дэлгэр одоо ийм боломж байна гэж одоо үзэж ярилцлаа. За Туркийн засгийн газрын тусламжаар тавхан ТИКА гэж байгууллагыг мэднэ. Монгол улсад бол одоо нэгэн хэдэн том одоо төслийг бол хэрэгжүүлсэн байдаг. Түүний дотор бол одоо орхны хөндөд рүү зам тавьсан байдаг. За энэ одоо Тонюкийн хөшөөрөө бол одоо хамгийн сүүлийн одоо замыг ингээд тавьж байна. За цаашид энэ хэлбэрийн одоо Туркийн засгийн газраас үзүүлдэг тусламжийн хамтаа ажиллагааг цааш нь өргөжлүүлнэ. Түүний дотор бол одоо хар ойрон хотыг аялал жуулчлалын томоохон төв болох, түүний онгоцны буудалтай болох энэ асуудал дээр ч гэсэн Туркийн талтай хамтарч ажиллах ийм асуудлаар бид нар бас ярилцлаа. Манай хоёр орны нийт гадаад худалдааны эргэлтийг жилд 250 сая долларт хүрэхийн төлөө бид хүсэл зориг нэгтэй байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр бид бүхэн уулзахдаа хоёр улс бүхий л салбарт хамтран ажиллах боломжтой гэдгийг дахин нотолж байна. Бид бүхэн бүгд найрамдах Турк улсын бизнес эрхлэгчид хувийн хвшлийнхнийг Монгол улсад хөрөнгө оруулж, цаашид Монгол улсад хэрэгжиж байгаа чухал төсөл хөтөлбөрүүдээр хамтарч ажиллах боломжийг олгоосоо гэж хүсэж байна. Мөн эдийн засгийн дэд салбарууд болох уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудад хамтарч ажиллах бүрэн дүүрэн нөөц судалцаа бидэнд харагдаж байна. Гэхдээ энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын иргэд нэг нэгэндээ амархан зорчдог байх хэрэгтэй гэж бодож байна. Гадаад хэргийн сайдтай албан ёсны уулзалт хийснийхээ дараа ноён Чаушоолу Монгол улсын ерөнхийлөгч Цахагийн элбэгд орчид бараалхлаа. Уулзалтын үеэр ерөнхийлөгч элбэгдөрч Туркийн жуулчид хэвлэлийнхэн Монголд ирж эртний түргийн үеийн түүхэнд холбогдох хөшөө дурсгалтай танилцах өргөн боломж байгааг хэлсэн.
Уулзалтын үеэр хоёр тал хөдөө аж ахуй, уул уурхай, ялангуяа боловсролын салбарын харилцаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан юм а. Ерөнхийлөгч Элбэг Доржид бараалгасныхаа дараа ноён Чаушоолу мөн Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэгт бараалглаа. Монгол Туркийн засгийн газар хоорондын хамтарсан комиссийн 8 дугаар хуралдаан энэ оны 10 дугаар сард Улаанбаатарт болно. Энэ хурлын үеэр Туркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ урсгалыг цаашид барилга, орон сууц, зам гүүр, эрчим хүч, арьс шир боловсруулах зэрэг салбарт чиглүүлэх, тус улсад сурч байгаа Монгол оюутны тоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа засгийн газрын тэргуун уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. Хүн төрөлхтөн 1997 оноос эхлэн 3 жил тутам усны асуудлаа нэгэнд орж цуглан ярилцах болжээ. Энэ жил 7 дахь удаага болж байгаа Дэлхийн усны форум бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдаж, усыг ирээдүйдээ гэсэн сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнөж байна. Монголын мэдээ агентлагийн сурвалжлах хэсэг Дэлхийн усны форумоос дараах мэдээллийг бэлтгэн дамжууллаа. 20 дугаар зууны дэлхийн хүн төрөлхтөн хар алт буюу нефтийн төлөөх зуун гэж нэрлэж байсан бол 21 дугаар зуун бол цэнхэр алт буюу усны төлөөх зуун болно гэж дэлхийн усны 7 дугаар форумоос таамаг дэвшүүлж байгаа юм. Үнэхээр 2050 он гэхэд дэлхийн 700 гаруй сая хүн ам усны хомсдолд орно гэсэн судалгаа гарчаад байгаа юм. Тийм учраас дэлхийн 200 гаруй улс орны төлөөлөгчид энэ удаагийн усны төлөөх усны форумд одоо маш идэвхтэй оролцож байна. Харин манайхаас 30 гаруй эрдэмтэн судлаачид төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа маа. Монгол улс усны хомсдолтой 20 гаруй улс орны тоонд багтдаг бол усны үнийг төрийн бодлогоор хүчээр барьдаг бас л цөөн улс орны нэг. Мөн саарл ус буюу усыг дахин ашиглах технологи нэвтрүүлээгүй. Өөрөөр хэлбэл бид ус ашиглалт усны менежментийн хувьд хөгжилд хүрч чадаагүй. Тиймээс усны талаарх сайн туршлагуудыг хэлэлцдэг Дэлхийн усны форум бидний хувьд суралцах бас ухаарах гол цэг юм гэж салбарын сайд нь онцолж байлаа. Солонгосын ерөнхийлөгч одоо бас мөн дэлхийн нийтэд уриалж байна. 20 дугаар зуун бол одоо хар нүүрс алтны одоо зуун байлаа. Үнэхээр 21 дугаар зуун бол цэнхэр алт болсон усны зуун байх болтугай гэж одоо ингэж ерөөсөн түүнтэй адилхан Монгол улс бол бас мөн усны нөөц одоо хомс байдаг юм. Улс орны хувьд бол бид усны менежментийг боловсронгуй болох усны талаарх ард нийтийнхээ ойлголтыг өөрчлөх, усны талаар төрөөс хамгийн сайн засаглалын хэлбэрүүдийг бий болгож ажилуулах шаардлагатай байна. Энэ зорилгын төлөө бид нар ажилланаа гэж одоо бодож явж байна. Усны талаарх шин шилдэг технологи, усны их үүсвэрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах гэд олон чухал сэдвүүд энд өрнөж байсан ч хамгийн сонирхолтой салбар хуралдаан бол эдийн засгийн тогтвортой хөгжилд усны нөлөөллийн тухай байсан юм а. Улс орнуудад энэ индекс бол ямар байгаа юм бэ? Явандаа бол усны нөөц багтаа орнууд эдийн засгийн хямралд их орох юм хандлагатай байна гэж ингэж үзэж байгаа юм. Тэгэхээр бодлого сайтай, усныхаа асуудыг зөв авч явж байгаа ийм одоо орнууд бол тэр хямралаас гарч чадах юм байна гэдэг ийм дүгнэлтүүдийг бол эдийн засгийн судлаачид бол хийж байна. Тийм учраас Монгол улс бол үнэхээр одоо уул уурхай дагсан эдийн засгтаа ийм орн болж байгаа учраас бол бид нар бол энэ усныхаа асуудалд маш их зөв анхаарах хэрэгтэй байна. Уснаас өнөө цагийн бүхий л үйлдвэрлэл хамаарч байна. Бид дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогод устай холбоотой 17 зорилго тусгуулахаар ажиллаж байна. Жишээ нь усны ашиглалт, хамгаалалт, усны хөрөнгө оруулалт гээд энэ бүх зүйл дээр улс орнууд өөрсдийгөө үнэлж цэгнэж, ирээдүйд усны нөөц ашиглалтын хувьд ямар байх талаар одооноос анхаарах хэрэгтэй. Ус бол хил хязгааргүй. Одоо дэлхийд дахин усыг нэг айс савын дагуу амьдарч хамгаалах, ашиглах бодлогыг баримталж байна. Жишээ нь манай улс бол дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц болох байгаль нуурын айс савд багтаж байгаа юм а. Дэлхийн усны 7 дугаар форум байгаль нуурын айс сав газрын хамгаалтын талаар хэлтгэлээр эхэллээ. Энэ нь мэдээж байгаль нуурын их авдаг гол их үүсвэр болох сэлэн гүмбэрний тухай асуудал ч мөн анхаарлын төвд байна гэсэн үг юм а. Маргааш Дэлхийн усны форумоор шинжлэх ухаан шин технологиудыг танилцуулна. Дэлхийн усны форум зөвхөн мэрэгчлэтнүүдийн дунд төдийгүй хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүд гээд нийгмийн бүхий л төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулагдаж байна. Усны төлөө хэн юу хийж чадхаа энд ярилцаж, илүү бодиттой үр дүнг дараагийн форумоор авчрахын төлөө ажиллахаар болж байгаа юм а. Зүүн Аз Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтөнд Дэлхийн банкнаас дүгнэлт хийсэн байна. Тэдний судалгаагаар 2015 онд Зүүн Азийн улс орнуудын эдийн засгийн өсөлт буурна гэж гарчээ. Учир нь нефтийн үн бууж, доллар чангарч байгаа нь ийм дүгнэлтэнд хүргэсэн байна.
Дэлхийн банкнаас 6 сард нэг удаа бүсийн хэмжээнд эдийн засгийн өсөлт ямар байгааг судалж улс орнуудад захимаар мэдээлдэг. Өнөөдрийн захим уулзалтанд Бээжин, Хонконг, Сөүл, Улаанбаатар зэрэг нийт 10 хотын төлөөлөгчид оролцсон юм. Тэдний санааг зоож байгаа зүйл бол нефтийн үнийн өсөлт, үүний эсрэг чангарч байгаа долларын ханш байлаа. Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа энэ асуудалч манай улсад нөлөөлнө гэж Дэлхийн банкнаас сануулсан юм. Нефтийн үнийн уналтаа уулуурхаагаас хараад эдийн засгт улс орнуудад илүү хүндээр нөлөөлж магадгүй байна. Учир нь нефтийг дагаад эзэс хөдөр зэрэг бусад металлын үн буур хандлага байгаа нь дэлхийн нийтээс харагдаж байна. Ингэснээр Монголд орж ирэх хөрөнгө оруулалт удааширсан, энэ нь долларын үнийг өсгөх гол шалтгаан болсон. Энэ сорилтыг давхад зөв бодлого менежмент хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Зүүн Аз номхон талын орнуудын эдийн засгийн өсөлтийг урагшлуулах гол гарцсан дэд үтц гэж Дэлхийн банкныхан харж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын торгоны зам төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл амжилттай болсноор Хятадын хөрш орнуудын зах зээл сэргэж улмаар Зүүн Азийн бүс нутагт сайнаар нөлөөлнө гэсэн урьдчилсан тооцоог Азийн хөгжлийн банкнаас гаргасан байна. Дэд бүтцийг хөгжүүлэхэд нефтийн үн хямдарч байгаа нь сайнаар нөлөөлөх талтай. Тиймээс Зүүн Азийн орнууд энэ салбарыг нэлээд сонирхож байна. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар ойрын хугацаанд энэ бүс нутагт $1.80 зам дэд бүтцэд зарцуулна гэсэн тооцоо байна. Дэлхийн банк ч гэсэн үнийг дэмжиж судлаж байна. Зүүн Азийн хөгжиж байгаа орнуудын эдийн засаг өнгөрсөн онд 6.9% байсан бол энэ онд 6.7% байна гэсэн өргөжсөн тооцоо гаргажээ. 6 сарын дараа энэ тоо төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу гэсэн таамгийг Дэлхийн банкныхан өгч байна. Учир нь нефтийн үн долларын ханшнаас гадна Хятадын эдийн засаг баг багаар буурч байгаа нь Зүүн Азийн орнуудын эдийн засагт нөлөөлөх болсон байна. Ийхүү Зүүн Аз номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлөх болсон долларын ханшны эсрэг Монгол банк ямар бодлого баримталж байгааг бид сурвалжлаа. Он гарснаас хойш Монгол банк бодлогын хүүг нэг-нэгжээр нэмж 13% хүүтэй болгосон. Одоохондоо бодлогын хүүг үүнээс илүү нэмэх эсвэл бууруулах боломж харагдахгүй байна гэж Монгол банкнаас үзэж байна. Харин зарим эдийн засагчид үүний эсрэг байр суурьтай байгаа юм а. Бодлогын хүүг бууруулахгүй байгаа нь үндэсний үйлдвэрлэгчдэд хохиролтой байна гэж тэд хэлж байлаа. Монгол банкнаас гаргасан судалгаагаар засгийн газар үн докторжуулах төсөл хэрэгжүүлснээр инфляцийн бүтцэд сүүлийн 2 жилд суур өөрчлөлт орж иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах шатхуун гурилын үн докторчсон. Ингэснээр инфляц буурж улсын хэмжээнд 9.8% хүрсэн. Мөн он гарснаас хойш манай улсын импортын хэмжээ 300 орчим сая төгрөгөөр буурчээ. Тиймээс бодлогын хүүг өөрчлөх шаардлагагүй гэж Монгол банк үзээд өнгөрсөн 7 хоногт хэвээр баталсан байна. Тэгээ бодлогын хүүг одоо ингэж доктортой түвшинд өөрт байлгаснараа бол богино хугацаанд урсгал дансны алдагдлыг бууруулах, инфляцийг нам доктортой түвшинд байлгах, макро эдийн засгийн одоо нөхцөл байдлыг доктортой байлгах гол зорилготой. Бодлогын хүүг бууруулах юм бол долларын ханш өсөх магадaltaй. Учир нь зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэгдэж доллартай өрсөлдөх үнэлэмж буурна гэж үзэж байгаа. Харин зарим эдийн засгчид үүний эсрэг байна. Учир нь бодлогын хүү өндөр байгаа учраас арилжааны банкуд зээлийнхаа хүүг бууруулах боломжгүй, дээр нь зээл өгөхөөс илүү засгийн газрын бондыг худалдаж авсанд банкудад илүү ашигтай байгааг эдийн засгчид онцолж байлаа. Тиймээс банкуд зээлийнхаа шалгуурыг өсгөж зээл олгохоос татгалзах болжээ. Уулуурхайн бус салбаруудад болохоор капиталын одоо энэ зээлийн хүү бол маш өрсөлд хүйц хямдхан байх хэвээр. За 13% бол хэмдэж тус болохгүй байна тийм үү? Маш өндөр хүү. За дэлхийд ийм өндөр хүүтэй. За харин бодлогын хүү нь 13 шүү дээ. За тэр нь арилжааны банкуудын хүүд бол очиж нөлөөлнө. Тэгэхээр арилжааны банкуд өөрсдийнхөө шагналыг нэмэхээр бол энэ маань ер нь ямар ч төрлийн бизнес эрхэлсэн бүр ашиггүй болохоор тийм өндөр хүүтэй болчиход байна л да. Манай томоохон үйлдвэр эрхлэгчдийн гол өрсөлдөгч нь Хятадын аж ахуйн нэгжүүд тэдэнд засгийн газраас нь бага хүүтэй зээл олгодог. Гэтэл манай улсын үйлдвэр эрхлэгчид банкнаас зээл авахд жилийн 20% хүү төлдөг. Ийм байхад үндэсний үйлдвэрлэгчид гадны компаниудтай өрсөлдөх ямар ч боломж байхгүйг эдийн засгчид хэлж байсан юм а. За мөн Монгол банкнаас орон сууцны үн доктортой байгааг мэдээллээ. Хөндлөнгөөс хийсэн судалгаагаар шинээр баригдсан орон сууцны үн өмнөх сараас 1.5% өссөн. Харин хуучин орон сууцны үн буурсан байна. Сүүлийн 5-6 жилийн судалгаанаас үзэхэд 3 дугаар сард орон сууцны үн тогтмол өсөж иржээ. Өнгөрсөн жилийн үдийдлэхэд орон сууцны үн 23% өссөн байжээ. Харин дараа сараас нь эхлэн орон сууцны үн докторжиж эхэлсэн. Энэ байдал одоо хүртэл хадгалагдаж байна. Өнөөдрийн байдлаар орон сууцны дундаж үн 2,150,000-аас 2,170,000 төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. За шинэ орон сууцны тухайд шинээр зах зээл дээр захиалга авч хийсэн төслүүд нэгдүгээр, хоёрдугаарт үнийн нэмсэн төслүүд бас байна. Гэхдээ
та нараад бүгдээр нэмсэн гэж битээ ойлгоорой. Ерөөсөө нэг нийт зах зээл дээр захиалга авч байгаа улсууд нэг 2.5% буюу нэг 8 төслийн орон сууцнууд л үнэ нэмсэн. За хуучин орон сууцны үнийн тухайд бол базрын бууралтай өнөсөөс ер нь бол буурах хандлага нь бол хэвээрээ. Засгийн газраас орон сууцны урьдчилгаа төлбөрийг багасгахаар яригдж байгаа. Энэ нь орон сууцны зах зээлд хүлээлт үүсгэх болжээ. Энэ мэдээлэл гарснаас хойш орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд багассан гэсэн мэдээллийг барилгын компаниуд өгсөн байна. Ерөнхийд нэг бууралт маань 6-7 сарын үргэлжлэн явж исэн бууралт маань жоохон тогтворчлоо. Энэ 4 сард ч гэсэн бид нар ийм хөрөг тогтвортой байлаа хадгалах болов гэсэн бодолтой байна. Цаашдаа одоо энэ нөгөө ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн зэрэг байдалтай уялдуулаад яаж өөрчлөлтийг одоохондоо бол хийх боломжгүй байна. Хотод бүсчлэн судалгаа явуулахад Сүхбаатар дүүрэгт баригдсан орон сууцны метр квадрат нь 3 сая орчим төгрөг байгаа бол Сонгоо архин дүүрэгт баригдсан барилгууд сая 600 орчим төгрөгөөр борлуулагдж байна. Энэ үнийн доктортой байдлыг цаашд удаан хадгалах боломж байгааг Монгол банкныхан хэлж байсан юм а. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эрдэмтэн судлаачдын судалгааг ашиглах, тэдний оновчтой шийдэл, шин санааг төрийн бодлогод тусгах нь чухал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Монгол Улсын ерөнхий сайд агсан Жасраа нэрэмжит сангаас тогтвортой эдийн засаг, бодлого, шийдэл, эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Жасраа сан Монгол Улсын их сургууль хамтран доктортой эдийн засаг, бодлого, шийдэл сэдвт эрдэм шинжилгээ, онол практикийн баг хурлыг судлаач оюутнуудын дунд зохион байгууллаа. 1990 оноос өмнөх одоо тэр систем тогтолцоо өнөөдөр алдагдж ирсэнтэй холбоотой. Тэгээ өнөөдөр боловсон хүчин бэлтгэгдсэн байдал тэр залгамж халаа алдагдсанаасаа үүдэлтэй болов гэж хардаг. Тийм учраас ер нь оюутан залуучуудыг бас дэмжих ирээдүйн одоо мэрэгжилтэн дуртай болох одоо улам мэрэгшүүлэх талаас Жасраа сан маань анхаарч ирж байгаа маа. Эрдэм шинжилгээний баг хурлаа цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан сонирхолтой судалгааны ажил олон байгааг онцолж байлаа. Тухайлбал барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны нийгмийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хятад улсын эдийн засаг ба товарын үнийн идэвхжлийн Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, за гадаад валютын дотоодын захын дарамтыг хэмжих нь макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлүүд, Монгол улс дахь арилжааны банкуудын өрсөлдөөн зэрэг өндөр ач холбогдолтой илтгэлүүд хэлцэгдэж байгааг мэдээлж байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж байгаа сэдвүүд дотор Чингис Мондын үр ашигын асуудлыг ярьж байна. За тэгээд эдийн засгийн хямралтай холбогдсон хөлбөрийн зах зээл дээрх ажилгүйдлийн асуудлыг ярьж байна. За тэгээд ер нь хөрөнгө оруулалтын орчин болон түүнийг татах одоо Монгол орны эдийн засгийн орон зайч гэдэг юм уу тий. Нэгдүгürt энэ байгаа. Хоёрдугаарт нь дандаа заагвар дээр математик заагвар дээр үндэслэж хийдэг. Жасраа ерөнхий сайд Жасраа бол ер нь эдийн засгийн бодлогыг математик заагвар дээр анх гаргасан хүн шүү дээ. Жасраа сан Монгол Улсын их сургууль оюутан энтерпренер клуб, нийгмийн ажил Монголын залуучуудын холбоо хамтран доктортой эдийн засаг, бодлого, шийдэл, онол практикийн баг хурлыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газраас автомашины дугуй төгж болон ач хийж байгаа үйлдэл нь хууль зөрчсөн гэж мэдээлсэн. Тиймээс нийслэл дараах 8 тохиолдолд автомашиныг ачих журам боловсруулсан байна. Тодорхойлбол жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн болон мансууруулах бодис эм бэлтгэл хэрэгэлсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг, замын хөдөлгөөний дүрм зөрчиж төр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглосон газар зогсон тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн тоормсны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг, улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг, цагдаагийн байгууллагаас очиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг, тогтчлт бүхий нийтийн эзэмшлийн явган үний зам, ногоон байгууламж дээр зогсон тээврийн хэрэгслийг ачих юм байна. Өнөөдөр 16 цаг 39 минутанд нийслэлийн онцгой байдлын газарт Амгалангийн шинэ станцад утаа гараад гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу аврах гал унтраах 63 дугаар анги, нэмэлтээр аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгууд гарсан. Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход станцын хашаан дотор сэндвичний их хэмжээний хог шатсан байсныг иргэд аюулгүй болгосон байжээ. Өөрөөр хэлбэл Амгалангийн станц шатаагүй гэдгийг нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Ховд аймгийн Булган Уянч сумын 75 өрхийн 922 малд шүлгийн өвчний шинж тэмдэглэлэрч 20 цэрийн дэглэм тогтоосон байна. 20 цэрийн дэглэм сахиулах үйл ажиллагаанд 173 хүн 26 цагт ажиллана. Булган Уянч Алтай сумын нийт 312 мянга гаруй малыг 1-р ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгад 100% хамруулсан. 2-р ээлжийн урьдчилан сэргийлэх тарилгыг дээрх сумдын 400 орчим мянган малд тарихаас 55%-ийг нь хамруулжээ. 2015 оны 4-р сарын 11-ний өдөр Баруун аймагуудын нутгаар, 12-13-ны өдөр Ихэнх нутгаар, 14-ний өдөр Зүүн аймгийн нутгаар өдөртөө 15-аас 25 градус хүрч дулаарна. Гэвч 4-р сарын 13-ны өдөр Баруун аймагуудын нутгаар, 14-ний өдөр Баруун болон Төв Говийн аймгийн нутгаар, 15-ны өдөр зүүн зүгийн нутгаар хурд дундас нойтон цас орж салхи 18-аас 20 м/сек, зарим үед 24 м/сек хүртэл ширүүсч, цасан болон шорон шурах шуурч хүдэрнэ. Тиймээс малчид малаа хол бичээрлүүлэхгүй байх, хол ойрын замд зорчихгүй байхыг онцгой байдлын ерхий газраас сэрэмжлүүллээ. Цагаард мэдээллийн хөтөлбөр төрийн орноос бэлтгэсэн багц мэдээс сурвалжлагаар үргэлжилж байна. Уулуурхай салбараас орон нутгийн хөгжлийн сан төвлөрүүлдэг орлогын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр эргэцсэн орчныг бүрдүүлэх тухайд улсын хурлын түвшинд яригдж эхлээд байна. Холбогдох хуулийн төслийг улсын хурлыг ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Мөн цаг үеийн зарим асуудлаар засгийн газрын тэргүүний мэдээллийг бүлгийн гишүүд сонссон байна. За сүүлийн үед хүн амын дунд дэгдсэн улаан бурхан өвчний тархалт нөхцөл байдлын талаар ерөнхий сайд сайхан бэлэг улсын хурлд ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Ардчилсан намын бүлгийн хувьд тухайн асуудлаар засгийн газар болон холбогдох байгууллагуудад зарим талын үүрэг чиглэлийг өгöd байгаа юм. Ялангуяа энэ вакцинжуулалтаас болж эндээс хоторсон санаачлахгүйгээс босноос болж энэ өвчин дэгдсэн. Тэгэхээр энийг бол анхаарахгүй бас бид нар олон жилийн өвчнийг бас тодорхой хэмжээгээр дарсан гэж тайвширч явснаас болж ингэж байдал үүс учраас засгийн газрын төвшин тэгтээ нэг том хэмжээгээр сүр дүүлэнтэйгээр ярьсан зүйл биш. Ямар ч байсан энэ одоогийн дэгдэлтийн намжаах тухай хэрэгтэй байгаа эм тариа бусад бүхэл зүйлээр хангаж ажиллахыг онцгой байдал болон эрүүл мэндийн яамд эрүүл спортын яамд өөр болгосон юм шийдвэрүүд гарсан байна. Харин улсын хурал холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар уулуурхайн салбарын орлогын 70%-ийг нь хүний хөгжил санд төвлөрүүлдэг одоогийн зарчмыг өөрчилж 65% болгох, улсын төсөв төвлөрүүлдэг тухайн орлогын хэмжээ 25% байгааг 5% болгож бууруулах, харин орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг 5% орлогыг нь 35% болгож нэмэгдүүлэх тухайд яригдж байна. Гэхдээ орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн мөнгийг ямар зүйл зарцуулж болох, бас юунд зарцуулахыг хориглох тухай заалтыг ч хуульд тусгах юм. Аливаа улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, төрийн бус байгууллагууд, за үндэсний баяр наадмаас бусад баяр ёслолын арга хэмжээ, за мөн иргэдийн саналыг бас аваагүй, тусгаагүй ийм заалтуудыг бол энэ мөнгнөөс хэрэглэхийг үлдэнд хориглосон байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн орлогоор аливаа өр зээлийн төлбөр барагдуулахгүй байх хязгаарлалтыг ч хуулиар тогтоосон гэдгийг бүлгийн гишүүд тайлбарлаа. Улсын хурал төрийн өмчийг хөвчлөх, өөрчлөн байгуулах шийдвэрийг гаргахдаа нийтийн эрх ашигыг харгалзан үзэх ёстой гэсэн байр сууриас улсын хурал дахь бие даагч гишүүдийн төлөөлөл хандаж байна. Мөн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн байдалд бодиттой дүгнэлт хийх ёстой гэж гишүүд үзэж байгаа юм а. Анхаарч ингэж хэлцэх ёстой. За улсын хурал төрийн өмчийг 2015-аас 2016 онд хөвчлөх, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлан гаргахдаа төрийн оролцоог бүрмөсөн үгүйсгэсэн зохицуултуудыг хийж болохгүй гэж улсын хурал дахь бие даагч гишүүдийн төлөөлөл үзэж байна. Төрийн оролцоог багасгах нэрийдлэр төр ерөөсөө огт өмчгүй, төр ямар ч зохицуулах чадваргүй байна гэдгийг л үндэстэн намсан корпорациуд хүсэж байгаа. За бас төрийн өмчийг хөгжлөхдөө тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын эрх ашигыг хамгаалах, оролцоо нөлөөг нь хадгалахад чиглэсэн зохицуултыг хийдэг байх ёстой гэсэн байр сууриас улсын хурал дахь бие даагч гишүүдийн төлөөлөл хандж байна. Харин холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар уулуурхайн салбарын орлогоос орон нутагт төвлөрүүлэх хэмжээг нь нэмэгдүүлэх тухайд яригдж байгаа юм. Энэ хуулийн өөрчлөлт нь зарим талаар сөрөг нөхцөл байдал үүсгэж болзошгүй гэдгийг ч гишүүд сануулж байна.
Ядруу зүдрүү байлгаж байгаад ерөөсө бүгдээрээ одоо ингээд газар шороогоо ухъя гэдэг санхүүгийн хөшүүрэг болчих үедээ гэдэг талаас нь бас харах ёстой. Тийм үү? Ерөөсө одоо ингээд бид нэр энэс өөр аргагүй бол ажлын байр бий болгоно, амьдралын дээшлүүлнэ, иргэдээсээ асууна гэдэг нөгөөдөл нь ажилгүй орлого юм чинь тэгин одоо энийг авахна гэдэг ингээд унах гачуурт чиглэсэн заалт явж байгаа юм биш байгаа гэж бас ингэж харагдаж байгаа шүү. За улсын хурлын хувьд 2014 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн баримт бичгийг хэлэлцэхдээ засгийн газраас түрүүнд нь өгсөн амлалтуудаа хэрэгжүүлж чадсан хэсгээр үнэлэлт дүгнэлт өгөх ёстой гэж гишүүд үзэж байна. Засгийн газрын хувьд үндсэн чиглэлийн биелэлтийг дундчаар 60 гаруй хувьтай гэсэн дүгнэлтийг хийж байгаа юм. Энэ бол хангалттай үзүүлэлт биш гэсэн тайлбарыг улсын хурал дахь бие даагч гишүүдийн төлөөлөл өглөө. Мэргэжлийн албан ерөнхий газраас өнгөрсөн 1 сарын хугацаанд барилгын компаниудад шалгалт хийсэн байна. Шалгалтын дунд улсын хэмжээнд 11 барилгын ажлыг зогсоох, тусгай зөвшөөрлийг нь хүчингү болгох, төдөлгөлзүүлэх санал боловсруулж салбарын яамд хүргүүллээ. За барилгын ажлаа зөвшөөрлгүйгээр үргэлжлүүлсээр байгаа Чандман замхаг компани тусгай зөвшөөрлийг хүчингү болгох, за мөн ийм зөрчилтэй их найд хөгжил компани, за 2 хүний амнаас эрсэлсэн эрэлт компани барилга, мөн 3 хүний амнаас эрсэлсэн 1 хүн хүнд бэлдсэн нийслэл өргөө компани барилга, за мөн 3 хүний амь эрсэлсэн Bobe Construction компани барилга, хүний амнаас эрсдэх нөхцөл бүрдсэн Тайган Малтай барилга, Өмнөгов аймгийн 2 сум, Дундгов аймгийн 2 сум, Говьсөнбөр аймагт баригдаж байгаа барилгуудын тусгай зөвшөөрлийг хүчингү болгох, түтгэлзүүлэх санал боловсрууллаа. 3 буюу түүнээс дээш хүний амнаас удаа дараа эрсэлсэн. Тухайн одоо ажлагчдын аюулгүй байдал хангагдахгүй байгаа, ослоовоор удаа дараа гарч байгаа. Мөн техникийн одоо гэмтлүүд гарч байгаа одоо барилгуудаас гадна, дурдсан барилгуудаас гадна бас ослоовоор гэмтэл саадал гарч байгаа. Дараах одоо барилгуудад бас анхаарал шаардлага хангаж ажиллах ёстой гэсэн саналыг бол барилга байгуулалтын яамд хүргүүлэхээр одоо санал оруулж байгаа юм аа. Мөн тендертэй шалгарч төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг харж агсаалтанд бүртгэж дахин тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагууд асуудлыг нь тавих, нэр бүхий аж ахуйн нэгж иргэдийн барьж байгаа барилгуудыг эрчим хүчээр хангахгүй байх, инженерийн шугам сүлжээний хамгаалтын зурвасыг чөлөөлөх тухай албан тоод илгээхээр шийдвэрлэлээ. Заригны хяналтыг сайжруулах шаардлага байгааг мөн энэвэр хэлж байгаа юм аа. Зүгээр улсын хүмүүс хүлээж яваагүй барилгыг ашиглахыг хориглох хуультай барилгын тухай хуулинд хэрвээ ингээд орцсон тохиолдолд бол тухайн иргэдэл хамгийн сүүлд нь өөрсдийн хохирлыг амсаад байдаг ийм байгаа. Тийм учраас иргэд бол энэ дээр бол онцгой анхаарах шаардлагатай. Хамгийн гол нь энэ дээр иргэдийн оролцоо, хууль эрхцийн хүрээнд энд хяналт тавьдаг энэ системийг өөрөө либералчлах шаардлага байгаамаа. За 1 сарын хугацаанд хийсэн хяналт шалгалтаар 2479 зөрчил илэрчээ. Хэрэв нийслэлийн ерхий төлөвлөгөөний газар барилгын байгуулалтын яам мэргэжлийн хяналтад илүү сайн хамтарч ажилласан бол шалгалтын үр дүн илүү сайжирна гэдгийг онцолж байлаа. Нийслэлийн ерхий төлөвлөгөөний газар барилгын байгуулалтын яамд мэргэжлийн хяналтын байгууллага бол өшөө цаашаа бол нэлээд хамтарч ажиллах шаардлагатай. Энэ дээр бол хэдүүлээ хамтаад хийя гэсэн энэ үйл төлөвлөдөөс гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шалгалтаа энэ өрөөнд бол хийж байгаа ажлууд бас зарим үр дүн төрсөн нь байгаад байгаа. Юу юм бэ гэвэл шалгаж байгаа объектуудын маань одоо нэлээд олон хувь тийм ээ 156 объект нь болохоор эрсдэл бага боёо донд орчиж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бол тодорхой хэмжээний бас үзүүлэлт болж байгаа. Сарын хугацаанд 275 барилгад хяналт шалгалт хийхэд эрсдэл ихтэй 53, дунд эрсдэлтэй 61, бага эрсдэлтэй 161 объект байгааг тогтоосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байртаа олж байгаа таатай мэдээлэлээр хөлбөр үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 120 мянган орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж 20 гаруй хувь нь л ажил эрхэлдэг. Тиймээс төрийн бодлого дэмжлэг дутмаг дээр нь дэд бүтэц хөгжөөг манай нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ суугаад ажиллах боломжоор хангах нь чухал байгаа. Тэгвэл тэдний хэрэгцээнд нийцсэн чадвартай бол орлоготой төсөлд хамрагдаж 15 залуу ажилтаа болжээ. Тэдний нэгэнд амьд тэрээр 9 жилийн өмнө уурхай осолд орж нуруу нууцны гэмтэл авсан. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэйгээд хин нэгний гар харж зүгээр суухыг хүсээгүй 3 жилийн өмнөөс бие дан ганцаараа амьдарч чадах зүйлүүдэд оролдож хийх гэж чармаах болжээ. Одоо тэрээр компьютер ашиглаад нэрийн хуудас, ширээний ухаанлыг, сэтгүүлийн нүүргээд олон зүйлийг гэртээ хийж болно. Амжилттай байхыг хүсвэл хамгийн түрүүнд би чадахгүй гэсэн бодлосоо салах хэрэгтэйг тэрээр сануулж байна. Ер нь сэтгүү сонин ер нь тэгэл ямар ч юмны ихийг бэлтэж ийн гэж бодож байна. Нэрээ утсан муудсч бай. Тэгэл лого медаль. Тэгээ тодорхой хэмжээнд ер нь бүх төрлийн энэ 3 програм дээр хийж болдог бүх юмыг сурсан гэж бодож байна. Боломжгүй зүйл гэж нэгч байдгүй. Хэрвээ боломжгүй зүйл гэж байдаг бол зөвхөн чиний тэр боломжгүй гэж бодож байгаа бодол гэж боддог.
Дэд бүтэц хөгжөөгүй Монголын нөхцөлд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох боломж бараг байдаггүй. Харин чадвартай бол орлоготой төсөлд хамрагдсан 15 залуу эхнээсээ ажил хөдөлмөр эрхлэж орлого олж эхэлсэн байна. Наад зах нь хүүхдийнхээ ангид хүрд цээжлэх хүснэгт хийж өгөхөөс эхлээд нэрийн хуудас хэвлэх захиалга аваад эхэлчихсэн залуус ч тэдний дунд байна. Жишээ нэг хүн нэг компани байгууллаа гэхтэл эмблем логоноос ихсүүлэл хэрэглээ гарч ирдэг. Тэгэл одоо ийм хөөрхөн календар гаргах чинь жишээ нь одоо ингээд өөрснөө төсвөө гаргаад тодорхой хэмжээний санхүүжилттэй олчвол энэ чинь хүнд хэрэгтэй сонирхол татах үйс байх юм бол хэрэглээнд бид нар бас гаргаад зарж болж гин, борлуулж болж гин. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой энэ төслийг Rotary клубын залуус санаачлан эхлүүлсэн байна. Монгол улсад 117 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг ч хөдөлмөр эрхлэлтийн дөнгөж 20%, гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн хүнээс илүү амьдрах эрч хүч, урам зоригоор дүүрэн байдаг тухай залуус ярьж байна. Сурсан зүйлээсээ өөртөө үргэлжлүүлж авиг сурах, тэгээд илүү их юм бас олж унших, тэр сонирхол сэтэл нь бол төрж гин гэсэн. Мэдээж зарим хүмүүс бол энэ дундаас ингээд ялгараад илүү их нөгөө Adobe дээр ч юм уу энэ дизайн дээр илүү сайн ингээс орсон хүмүүс нь бол аяндаа нөгөө хүмүүсээс холбогдоод байнгын захиалга аваад эхэлсэн байгаа юм билээ. Үүний өмнө сонсголын бэрхшээлтэй 20 иргэнд оюутлын сургалт явуулсан. Тэд бүгдээрээ ажлын байртаа болж чадсан. Заавал ямар нэгэн байгууллагад ажиллана гэхгүйгээр өөрсдөө биедээ тохирсон ажил эрхлэх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх хамгийн боломжтой хувилбар юм а. Оройн төргийн үзэгчдээ би та бүхэндээ олон улсын үйл амьдралтай холбоотой мэдээлэлээс өргөхөөр бэлтгэлээ. Тэгэхээр энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модигийн Европын орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлал Герман улсад үргэлжилж байна. Түүний энэхүү айлчлалын гол зорилго нь Европын том зах зээлээс гадны хөрөнгө оруулалт татах, за мөн эдийн засаг худалдаа, технологийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхэд чиглэж байна. Худалдаа аж үйлдвэрийн сайдуудын хамт яваа энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр дэлхийн худалдаа аж үйлдвэрийн томоохон үзэсгэлэнгийн Хановерын үзэсгэлэнд оролцож Германы бизнесийн салбарынхантай уулзалт хийлээ. Энэтхэг улс энэ жил Хановерын үзэсгэлэнд түншийн хуваар оролцож энд энэтхэгийн 400 орчим компани бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Ерөнхий сайд Моди энэтхэгийн засгийн газар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадны шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаагаа онцолжээ. Энэтхэгт аж үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжүүлэх, ганган бүрний усыг цэвэршүүлэх, хатуу хог хаягдал боловсруулах гээд олон салбарт хөрөнгө оруулах боломж байгааг Нарендра Моди санал болгожээ. Бид бодлогоо шинжлэх, даатгал, барилга, бүтээн байгуулалт, батлан хамгаалах, төмөр зам гээд гол салбаруудад гадны шууд хөрөнгө оруулалтыг татахад нээлттэй болох шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлж байна. Тодруулбал бид шаардлагагүй зохицуултуудыг халж үйл ажиллагааны үе шатыг улам хэлбэршүүлэхийг зорж байгаа. Цаашид аж үйлдвэрийн салбараа дэлхийн зах зээл зориулсан том төв болгож дотоодын ажил эрхлэлтийн гол хөшүүрэг болох юм а. Мөн залуу үеийнхнийг улс орныхоо хэрэгцээ шаардлага дэлхийн эрэлтэд нийцсэн чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэнэ. Бид өрсөлдөөнөөс өөрсдийгөө тусгаарлаж болохгүй, нээлттэй байх ёстой. Тиймээс бид түнш энэтхэгтэй чөлөөт худалдааны хилэлцээ эхлүүлэхдээ баяртай байна. Гэхдээ Америк, Канада гээд бусад улс орнуудтай ч чөлөөт худалдаа хийх болно. Герман нь энэтхэгийн Европын холбоон дахь худалдааны хамгийн том түнш бөгөөд дэлхийн тэргүүлэгч 10 түншийн нэг юм а. Өнгөрсөн 2014 онд хоёр улсын худалдааны эргэлт 16 тэрбум орчим Америк долларт хүрчээ. Мөн Герман нь энэтхэгт хөрөнгө оруулдаг 8 дахь том гадны хөрөнгө оруулагч орон. 2014 онд Герман энэтхэгт хийсэн гадны шууд хөрөнгө оруулалт 995 сая Америк долларт хүрч өссөн байна. Гэхдээ энэ нь өмнөх оныхоос буурс үзүүлэлт. Тиймээс энэтхэгт дотоодынхоо зах зээлд гадны шууд хөрөнгө оруулалт татах, гадны технологийн туршилгаас хуваалцах сонирхол их байгааг эдийн засагчид онцолж байна. За дэлхийн олон улс орон Оросын холбооны улсын пуужингаас хамгаалах хамгийн шилдэг технологи болох S400 системийг худалдаж авах сонирхолтой байдаг ч гэсэн Оросын холбооны улсын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрийнхэн энэхүү шин технологио эхлээд дотоодынхоо зах зээлийн эрэлтийг хангасны дараагаар гадаад зах зээлд гаргана гэдэг ийм байр суурьтай байсан. За гэвч бүгд найрамдагтад ард улс Оросын холбооны улсын пуужингаас хамгаалах энэхүү S400 хэмээх шин технологийн анхны гадаад худалдан авахч болсон гэдгийг Москва мэдэгдэж байна. Гэхдээ бүгд найрамдагтад ард улс Оросын холбооны улсаас энэхүү стратегийн чухал зэвсгийг худалдаа авсан тухай Оросын зэвсэг экспортлогч томоохон компаниудын нэг
Расоборн экспортын захирал Анатолий Исайкин коммерсант сонинд өгсөн ярилцлагад онцолжээ. Гэхдээ тэрээр Хятад улс энэ шин техникийн анхны худалдаа авч болоход ямар нөхцөлтэй гэрээ хийсэн бэ гэдгийг нууцлж байна. Өөрөөр хэлбэл Зевский энэ худалдаа Орос Хятадын стратегийн чухал агуулгатай гэдгийг тэрээр онцолжээ. Оросын холбооны улс 72 пуужин хөөргөх, 36 байг замаас нь барих үйлдэлийг нэгэн зэрэг хийх хүчин чадалтай энэхүү S400 пуужингаас хамгаалах агаарын системийг 2007 онд S300 системээ халж ашиглалтанд оруулсан юм а. Энэхүү техник нь агаарын дайралт, стратегийн болон аяллалын, тактикийн, баллистик пуужингийн, дунд тусгалын баллистик пуужингаас зэрэг хамгаалах зориулттай юм а. Америкийн нэгдсэн улс Куб 1961 онд дипломат харилцаагаа тасалснаас хойш энэ хоёр улсын төрийн эрх баригчид өчигдөр түүхэн уулзалт хийж хоёр орны харилцааг ойрын үед хэвийн болгох ийм тохиролцоо хийсэн. Тэдний энэхүү түүхэн уулзалтын дараагаар олон улс төдийгүй Америк Кубын ард иргэд хоёр удирдагчийн цаашдын байр суурь болоод бодит өөрчлөлтийг хүлээж анхааралтай ажиглаж байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газар Арлын Куб улсад өөрчлөлт шинжилтийг дэмжихийн тулд Кубад баримтлаж байсан бодлогодоо өөрчлөлт оруулсан гэдгийг төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдгдлээ. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч Барак Обама Куб улсад баримтлаж байсан хатуу бодлогыг өөрчилж шин замаар урагшлах түүхэн шийдвэрийг гаргасан гэдгийг төрийн нарийн бичгийн дарга нь онцлон тэмдэглэж байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын сөрөг хүчний бүгд найрамдах намын зарим гишүүд ардчлалд шилжээгүй хүний эрхийн орчин муу ийм улстай харилцаагаа хэвийн болгоход хэтэрхий эрт байна гэсэн өнцгөөс хандж байгаа. Харин арчилсан намынхан аялж жуулчлах эрхийг нээгээд өгөхөөр Кубын ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, бодол санаандаа өөрчлөлт оруулах боломж улам нээгдэнэ гэж харж байна. Ийхүү Америкийн нэгдсэн улс Кубын удирдагчид 54 жилийн дараа түүхэн уулзалт хийж харилцаагаа сэргээхээр гар барин тохирлоо. Харин Арлын Куб улсын ард иргэд хоёр улс дипломат харилцаа тогтоох нь ямар өөрчлөлт авч ирэх вэ гэдгийг олон өөр өнцгөөс харж байна. Кубын бүх ард түмэн Америкийн нэгдсэн улсын засгийн газар манай улсад тавьсан эдийн засгийн хоригоо цуслана гэж догтлон хүлээж байна. Кубын ард түмэн бид ч хийсэн чөлөөтэй амьсгал хэрэгтэй шүү дээ. Дипломат харилцаа тогтоох нь аль аль талдаа ашигтай. Зөрчил маргааныг хаалж инх тайвныг авчирна. Мөн хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд үл хүнддэх байдалж арилах байхаа. Раул Кастро Кубын ард түмэнд илүү сайхан амьдрах боломжийг өгөхийн төлөө Обаматай уулзалт хийсэн гэж бодож байна. Эдийн засгийн хувьд ч эрх чөлөөтэй байдлын хувьд ч тэр ийм сонголт хийсэн баха. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Катарын Доха хотноо болсон гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын 13 дугаар чуулга уулзалтанд оролцож байр суурь илэрхийллээ. Тэрээр ойрогт орнуудад тус тусад нь өрнөж байгаа хямралыг бүс нутгийн хэмжээний хямрал иргэний дайнд хүргэхгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун Иран Йемен дэх бослого үемэн Израиль Палестины зөрчил, Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээ хэлцлийн талаар байр суурь эхэлж, эдгээр хямралууд улам хүрээгээд хэлж, бүс нутгийн хямралын шинжтэй болж байгааг анхааруулжээ. Йеменд Хуситийн босгогчдын бүлэглэл хүчээр улс орны хяналтанд авахыг оролдож байгааг миний хувьд хүчтэй эсэргүүцэж байна. Энэ бол хүлээн зөвшөөрөшгүй алхам. Гэхдээ цэргийн ажиллагааг нэмэгдүүлэх нь энгийн иргэдэг олноор нь хохироох, нийтийн эд хөрөнгөд эд бүтэц ихээр сүйтгэвэ гэж ихээхэн болгоомжилж байна. Йемений дотоодын энэ хямралыг сунжруулж бүс нутгийн хэмжээнд хүргэж болохгүй. Харин Израиль Арабын зөрчилд ардчилсан Палестин улсыг байгуулахаас илүү сайн шийдэл байхгүй гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүн онцолж байна. Мөн Ираны цөмийн хэлэлцээнд гарсан ахиц дэвшил бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр болно гэж ноён Бан Ки Мун үзэж байна. Үзэгчдээ би та бүхэндээ олон улсын хүрээнд анхаарал татсан гол үйл явдлын мэдээллүүдийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Цагаар хөтөлбөртэй хамтаа үзэгчдээ баярлалаа. Үргэлжлүүл улс төр орчны хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын мэдээг хүлээн авна.
Цагаарт мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Одсай хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний шинэ 7 өдрийн ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.